Сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд Улаанбаатарын хотчлтын талаар товч танилцуулъя. За нийт Монгол улс бол 1556 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. За үүнээс бол Улаанбаатар хот 470 га газрыг бол нутаг дэвсгэртэй. За Монгол улсын Улаанбаатар хотын бол дундаж жил температур бол бусад улс оронтой харьцуулахад бол харьцангуй бол хүйтэн байдаг. Хас 2.4 градусын дундаж температуртай байдаг. За одоо Улаанбаатар хотыг бол одоо нийт одоо олон удаагийн холбооны улсын Гепрогор институт бол хийсэн байдаг. Ингээд товч танилцуулахад энэ гарч байгаа. За Улаанбаатар хотыг бол нийт бол 15 хаяа дагуулгаттайгаар бол төлөвлөсөн. За энэ нь болохоор тус дагуул хаяа хотууд маань бол тус тусын өөрийн онцлогтой. За наглаах гэхэд бол барилгын материал чиглэлээр одоо эмээлт гэхэд бол хөнгөн үйлдвэрийн технологийн чиглэлээр аршаан төртөө гэхэд бол эрчимдсэн мал аж ахуй фермер гэсэн чиглэлээр хөгжүүлэхээр ингэж үндсэн одоо 15 хаяа дагуулгаттайгаар төлөвлөгдсөн. За мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн бол одоо Арай Сити гээд 40 мянган хүн амтай юм хотыг төлөвлөж одоо ерөнхийдөө тодтголыг одоо өмнөх жил хийгээд одоо хэрэгжүүлэх шатндаа бол явж байна. За Улаанбаатар хотыг бол одоо 2020 оноос бол нэг төвд хотоос бол олон төвд хотод бол төлөвлөж одоо энэ үндсэн бол одоо нэвтрэлийг бол одоо задлж өгсөн байгаа. Энд бол одоо 7-8 тийм дид төвтэй байхаар тусгасан. Энэ 8 дид төв маань одоо бол эхнээсээ баригдаад явж байгаа. За одоо хуучин хотын төв одоо шинээр бол Яарамгийг бол шинэ хотын төв гэж үзэж байгаа. Тэгээд одоо 6 дид төвтэйгээр Сэлб дид төв, Баян-Шүү дид төв, Шинэ хот дид төв, Сонсголон дид төв, Гурвалжин дид төв, Амгалан дид төв гэсэн ийм төвүүдэд бол яасан хувааж одоо хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. За Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн одоо төлөвлөлтийн бол 47 нэгж хороолт хувааж одоо засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл, нийгмийн дэд бүтцийн одоо үйлчилгээний иж бүрэн одоо цогцлбороор бол одоо төлөвлөлт хийсэн байгаа. За үүнээс бол орон сууц нийтийн аж ахуйн 32 нэгж талбар, одоо сайжруулсан гэр хорооллын 10 нэгж талбар, үйлдвэрийн бол 5 нэгж талбарт хуваасан байна. За гэр хорооллын дахин төлөвлөлтийн бол 25 багц байршлыг бол 76 хэсэгчсэн талбайд бол хуваасан. За үүнээс бол одоо 89968 өрөх 961 одоо барилга бол барихаар төлөвлөгдсөн. За үүнээс бол гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бол ашиглалтын шаардлага хангахгүй хоёр зориултоор 7227 бол орон сууц баригдсан байна. За нийт бол ашиглалтын шаардлага хангахгүй 6300 өрхийн 234 барилга бол ашиглалтын шаардлага хангахгүй байдаг. Энэ бол одоо улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн бол дүгнэлтээр бол тогтоогдсон. Энэ байршлуудаас одоо 2019 оны байдлаар бол нийт 70 байршилд бол ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг бол дахин одоо буулгаж барихаар энэ төлөвлөгдсөн. За үүн байршлуудаас бол одоогийн байдлаар бол 10 байршилд бол аж ахуй нэгж байгууллагууд бол одоо батламжаа авч төсөл хэрэгжүүлэх шатндаа бол орсон явж байгаа. За авто замыг бол 2030 оны төвшөнд бол одоо төлөвлөж өгсөн байгаа. За хотын чанартай хурдны зам бол 60 км-ийг барина. За нэгдүгээр зэрэглэлийн гол зам бол 52 км зам. За хоёрдугаар зэрэглэлийн гол зам бол 100 км. Нэгдүгээр зэрэглэлийн туслах зам 155 км. Хоёрдугаар зэрэглэлийн туслах зам бол 776 км-ийг тавихаар гэж төлөвлөгдсөн байна.
За шинээр төлөвлөж буй хотын төв, дэд төвүүдийг холбосон бол 8 цагираг, 8 хэвтэй чиглэлд бол параллел 4. За босоо чиглэлүүд 14 гудамж одоо зам барихаар ингэж төлөвлөсөн байна. За 2010 онд бол нийт Улаанбаатар хот бол 597.6 км зам барьсан байна. За 2017 онд 138.6 км зам барьсан. За 2019 онд бол 43.5 км зам барьсан байна. За Улаанбаатар хотын түүхийг 1900 оноос хойш бол одоо авч үзэх юм бол эсхий хот хувьсгалын өмнөх үе. За модерн хот 1921-ээс 90 он. За сорилтууд тулгуурч үе хот одоо шилжилтийн үе 1990-ээс одоо өнөөдрийг хүртэл гэж одоо хуваасан байна. За амьдрал өрнөсөн хот гэж одоо 2040 оны одоо ерхий дэлгөө бол одоо хийгдээд ингээ явж байгаамаа. За 2017-аас 18 онд бол 2040 оны ерхий дэлгөөний бол үнэлгээ дүгнэлт суур судалгааг бол хийсэн. За одоо 2018-аас 19 онд бол үзэл баримтлалыг бол боловсруулад одоо мэргэжлийн байгууллагууд, барилга байгуулалтын яам, засаг даргын зөвлөлийн хурал, нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид одоо иргэдийн хурлын чуулганд бол танилцуулаад байна. Тэгээд 2019-оос 20 онд бол үзэл баримтлалыг засгийн газраар батлуулж одоо энэ төлөвлөлт хэрэгжих юм аа. Тэгээ 2040 онд бол Улаанбаатар хотыг бол 15 дагвал хаяа хоттой 2.2 сая хүн амтай, үүнээс бол төвдөө бол 1.6 сая хүн. За дагвал хаяа хоттой бол 600 мянган хүн амьдрна гэж одоо төлөвлөж одоо ийм төсөөлтөй байна. Харалт авсанд баярлалаа.